Улсын их хурлын ээлжид 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй парламент 5 намын эвслийн оролцоотой гендрийн эрхтэгч байдлын өндөр түвшинд хангасан нийгмийн бүлэг сегментийн төлөөллийг хангасан ийм парламент бүрдсэн. За энэ парламент маань хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж стратегийнхаа бодлогын бичиг баримтыг бол баталсан. За энэ 3 төгөл төрчлийн бодлогын хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоол бүх зүйл хүн төвтэй байх үндсэн зарчим дээр суурилж явна гэсэн ийм том зорилгыг бол өнгөрсөн намрын чуулганаар бид хэлэлцэн баталж ийсэн. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл улсын их хурлын хаврын чуулган эхлэхдээ зэрэгцэж өргөн баригдаж парламентод олон шатны хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулсан. За тэгвэл хаврын чуулганаар Монгол улсад цаашдаа хууль төсөл боловсруулан өргөн барих, батлуулах бүх процессыг зохицуулдаг суур хууль болсон хууль тогтоомжийн хууль энэхүү өнөөдөр улсын их хурлын чуулганаар эцэслэн батлагдахаар болж байгаа. За энэ хууль батлагдсанаар цаашид Монгол улсад хэрэгжих хуулиуд нь хүн төвтэй үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, цаг үеэсээ хоцрохгүйгээр хүний эрхийн зөрчлийг үүсгдэггүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хууль өөрөө аливаа төрлийн олон журам дагаж хүчин төгөлдөр байдаг бус хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтаа бие даан хэрэгжүүлж чаддаг болохын том үндэс суурийг тавьж байгаа ийм том хуулийн төслийг та бид эцэслэн баталж байна. За энэ хууль батлагдсантай холбогдуулаад Монгол улсын засгийн газарт улсын их хурлаас хугацаатай үүрэг даалгавар өгч өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа өдөр тутмын нийгмийн харилцааг зохицуулж буй 350 орчим хуулиудыг энэ хууль тогтоомжийн хуулинд нийцүүлж өөрчлөх, тэдгээр хуулиудыг дагаж гарсан журам, дүрм, эрх мэдэлтэн албан тушаалтанд илүү давуу эрхийг олгоод байгаа тэр зүйлүүдийг байхгүй болгох боломж нөхцөл бол бүрдэх юмаа гэж үзэж өнөөдрийн хууль тогтоомжийн хууль хэлцэгдэж эцэслэн батлагдахаар болсон гэдгийг бас гишүүдэд хэлье.